хот Монгол улсын хүн амын хагасаас илүү норч хотын хамгийн чухал зүйл бол амьдарч байгаа хүмүүс яг ч хот руу орж ирэх юм гэх мэдээж шавж амьдрах гэж ирээгүй нь ойлгомжтой. Бүгдээрээ эндээс эдийн засгийн боломжоо нэмэгдүүлдэг өөрийнхөө амьдралыг өөрчлөе гэдэг ийм боломж олох хүмүүс ерөнхийдөө ирсэн байдаг. Тэгээд хүн болгон ийм амар том санаа гаргаж том бизнес хийдэг одоо Tesla ч юм уу, Elon Musk ч юм уу, Zuckerberg ч байх боломж байхгүй шүү дээ. Бүгд дэмжлэг хэрэгтэй. Угаасаа эдийн засгийн тэр чөлөө төсөлдөө гэж энэ харгас зүйлэнд одоо бол тэр онцыг бид түрүү оролцоогоор яаж дэмжих вэ гэдэг энэ онцгийн таван байлаа. Өнөө ийм байдалтай байна. Иргэдэг ажил хотод аль ч тохиолдолд бизнес хийх төрийн дэмжлэг маш чухал байна. Одоо ч гэсэн хот гэдэг чинь одоо өнөөдөр 20 тэрбум долларын хотын нийтлэг Монгол байхад 13 тэрбум нь Улаанбаатар хот байна шүү дээ. Улаанбаатар хотын иргэдийн дотоодын нийтлэгдэхүүн одоо нийслэлийн дотоодын нийтлэгдэхүүн 8 гаруй мянган доллар байдаг. Өнөөдөр бол улсын хэмжээнд авч ирэх 5 мянган доллар байна. Тэгэхээр эндээс харахад хотын иргэдийн эдийн засгийн боломжууд хацгүй илүү байна. Боломжууд бий. Гэтэл эдийн засаг өөрийнхөө эдийн засаг хувийн бизнес хийгээд маш олон цаад багшаалууд байсан байна. Энийг яаж хангах вэ гэхээр тэр үеийн эрчим түншил бизнесүүд орж ирж иргэдэд хүчилж байгаа эдийн засгийн өдөр цаад багшаалуудыг авах боломжтой. Ийм зорилготой компаниудыг бүрийн одоо нийслэл хотын өөрсдөө байгуулж ажиллаж байдаг. Энэ дээр одоо Сөүл, Токио за тэгээд үндэшээ үүнтэй адилхан компаниудыг хот байгуулсан нэг нь одоо идэвхтэй 10 жилийн хойд удаагаа Улаанбаатар хотын өсвөр корпорац юм аа. За хотод ийм нийлэгдэх компаниуд бий. Бас бий бусад компаниудаар бас хэлмээр байна. Манай хөрөг оруулалт менежмент корпорац гэдэг тулцааны салбар дээр ажилладаг сангийн менежментээр ажилладаг компани байна. Төрийн хөгжлийн түншлэлийн түүгээд одоо энэ том хамтарч ажиллаж том төслүүдийг явуулах гэж байгаа энэ компани нийслэлийн орон сууцны корпорац Улаанбаатар хот орон сууцлууд гэдэг энэ орон сууцлуудын салбар хувийн салбаруудад хамтарч ажилладаг компани байна. За тэгээд манай 10 жилийн өмнө хийж байгаа. Бид бол хамгийн их тэглэсэн энэ компаниуд гэдэг. За компани харж ирж ярихаар мэдээж яг компани том болох гэдэг би одоо юм ийм яг том мөнгө төрийг ярихгүй бас болохгүй манай жижиг гэж бодож магадгүй. За яг нь манай дээр одоо сая ашиглалтанд орсон одоо багнуурын юуны битгий хөрөнгөний станц байна. За нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ийм төсөл манай дээр байна. За нийслэлийн цагиргааны одоо Улаанбаатар хотын шилэн банкыг бид шинэ менежментээр хөгжүүлж энэ одоо нийтдээ 10 тэрбум төгрөгийн том хөрөнгө оруулалт явж байна. За дээр нэмээд баяр харан даатагээд хөрөнгө нөөцний орд манай компани дээр байна. За ийм жишээний дуулууд манай компани байдаг. Том төслүүдтэй бид хамтарч ажилладаг. Гэтэл яг сонин шүү дээ. Хотын иргэдгээд хамтарсан бизнес төсөв ярихаар хамгийн жижиг санаачлал ихсэн төсөв иргэдийн амьдралыг илүү өөрчилж, илүү нөлөө үзүүлдэг. За төр одоо жишээ хотод бид хараа жишээ татаж хийхэд хотын таксины төсөв. Уран компани таксины төсөв хийгээд анхаарсан. Одоо хотын өнгө хөх гэж харуулсан янз бүрийн өнгөтэй одоо Лондонгийн такси шиг такси явж байгаа үгүй. Яагаад гэхээр энэ гацаагүй төрийн дэмжлэггүйгээс болоод энэ салбар явж байна. Тэгэхээр одоо манай компани энэ жилээс хувийн компанитай хамтраад нийслэл Улаанбаатар хотод өөрийн өнгө хөхийг таксины бизнесийг нөхцөлөх төсөл хийж байна. UB Cab төсөл энэ таксины салбарыг олон жил дангаар авчирдаа харамсалтай мэдээж маш том даваа талтай сул талтай. Хот болгон өөр өнгө хөхийг таксины үйлчлэгтэй байдаг. Энэ стандартыг одоо би одоо манай хот болгон жишээгээр ажиллаж байна. За би одоо тэгээд таавханд одоо мотивац өгөх зорилгоор өнөөдөр энэ байгаа олон залуучууд тулгаж магадгүй жижиг сажиг саад бишээс одоо болгосон байгаа бизнесээ юу чадахгүй байгаа шийдтэй. За тийм бол бид ямар хэмжлэг байна гэдгийг харуулах гэдэг жишээ бий юм аа энэ даа. За Баян сонгон найрамдын 20 мянган баян шил байгаа. Угаахын төв. Энэ бол дөрөвдүгээр байрж байгаа одоо таах Канадаас хардаг шүү дээ. Одоо энэ хувцаагаан том угаахын машинуудын нийлээд дээр ер нь бол үндсэн санаа нь тэгээд нийтдээ 1.5 тэрбум хөрөнгө оруулалттай Петрос компани хамтарч хөгжиж байгаа юм төсөөлөл яг тэр бол гол байгаа. Бүгдээрээ төвдөө одоо нийтийн хувцаагааны төв бий болсон. Тэгээд тойрсон нэг яг тоглох ийм төв бий болсон. Дагсан нөгөө кофе шоп босод үйлчлэгийн
цэгүүдийг ийм болгох нэ. За энэ бол ач холбогдолтой таагүй харж байна. 10-аас 15 ажлын шинээр бий болж байна. За энэ хөрөнгө оруулалтыг бид бол юуг нь гаргаж байгаа вэ гэхээр төрөөс газар болон дэг хөрөнгө оруулалтыг хэмжиж байна. Петроус компани бол ийм өөрсдөө хийж байна. За энэ бол Петроус гэх том чадтай компани жишээ. Хувийн өөр жижиг бизнесүүд орж ирээд би дахиад өөр байдлаар манай компанийн бол тахилгын санхүүгийн боломж энэ их жилээс ингээд би бол би тодорхой хэмжээний санхүүгийн хэлбэрийг хийж байгаа боломжтой төсөл нэг байна. За дөрөв удаагийн цэцэрлэг төлөмжийн нэгслийг явуулж байна. За энэ бол одоо олон улсын төсөл байна. За энэ таавал зогсоолын хэмжээний сайжруулах төсөл байна. Одоо Улаанбаатарын хөгжлийн корпорац наачлаа. Шилдэг зах хөгжлийн төсөл компаниудын Улаанбаатарын за энэ видео ингээд хийхэд уг нь бол юу хийж байгаа вэ гэхээр нэгдүгээр нэгний замуудад олон систематик нийтийн ингээд босдог юм одоо хаалт юм зогсоолын менежментийн хэмжээ зогсоолын бүртээ за энийг одоо гүйцэтгэх хангачээ. За нийтийн тээвэр 5 автобусанд орвол одоо аппликейшнаар ингээд төлөвлөж байгаа энэ төлбөрийн системийг Улаанбаатар бод манай компани хариуцж хийж байгаа. Энийг дагсан том аппликейшн хөгжүүлж байгаа. Олон IT-ийн олон залуучууд манай компанид ажиллаж байна. За одоо энэ автобусын дотор явж байгаа нэг Wi-Fi төхөөрөмж өнгөө явж байгаа дотор үүнийг бид Darius гэж компанид хамт хийжээ. Бидний Wi-Fi төхөөрөмжийг өнгөө тавиад дотор одоо тэр бэлтгэн дээр байгаа явж байгаа судалгааны үеэс манайд энэ компани хариуцаад ингээд автомат болоо явж байна. За би хамгийн сүүлийн жишээгүүр дуудгийг бодож байна. Энийг таахан харж байгаа. Түрүү ихний хэмжлэр татвар бизнесүүд хавар байсан гэж хэлсэн 2021 онд нөгөө айхтар ковидын цаг ахлын дараа нэг хэдийн гүйлтэй байсан гэдэг. Энэ 2018 онд хийжсэн төсөл би семинарын засаг дарга ажиллаж байхдаа тэр нэгдүгээр орон цам гарын төлөвлөгөөний бодлого хийсэн 20 сая төгрөг төсөлөөр ажиллаж байсан хол яваагүй маа. Эдийн засаг байхгүй байсан учраас яваагүй сүйд байсан. Түүний дараа хөтлийн 22 дугаар дэлгүүрээр ингээд одоо аж ахуйн нэгжүүдэд доорн баар зоогийн газар ажилладаг болж хүн явуулах үеийн боломжийг түрүүн Батболдон хэлсний дагуу зохицуулаад энэ 500-аас 600 сая төгрөг төрөөс гарсан. Энийг хаанаас гаргасан гэхээр нөгөө баар зоогийн газруудад таах ороод үйлчлүүлэхэд 1% татвар төлдөг. Тэр бол одоо Улаанбаатар хотод 20 тэрбум төгрөг багцсан байна. Эндээс аваад энэ гудамжид бид зөвхөн юу хийсэн гэхээр гудамжны өв төрхийг өөрчлөөд, будгийн өөрчлөөд, замын өөрчлөөд тавьсны дараа энд байгаа бизнес эрхлэгчтэй орлого 2-оос 3 дахин шиг нэмэгдсэн. Улаанбаатар хотын өмнө өөр болсон. Инээс юм 5 мэдрэний цайны түрүүн хангар болтой гадна гэхээ нэг мужигсан газар нөгөө стресстэй хүмүүс чинь байсаар байгаа шүү дээ. Тэндээс дөнгөж 5 минут яваад нөгөө хүн жинд орж ирэхээр хот гэдэг иргэд биетэйгээ яаж явах юм байж болов яаж харилцаа үүсгэх юм бэ гэдгийг харуулах ийм зүйл бий болсон юм аа. Энэ бол хамгийн ихний зүйл байсан. Үүнээс дараалал Блускай өдөөний бодомж бий болсон. Түүний дараа гинэтийн төвийн урд бий болсон. Энэ олон цэгийн ихтэй бий болсон. Манай хамгийн том эдийн засаг бол хотуудад өглөөний 6-аас 8 цаг байдаг энэ эдийн засгийг бид төлөе гэдэг байдлаар эхэлж ирсэн төсөл ингээд явж байгаа. Одоо 100 болж байна. Энэ цаг өргүү залуучууд гэртээ унтаж энэ цагийг өнгөрөөсөөр байна. Эдийн засаг тийм унтсаар байна. Тэгэхээр энд байгаа залуучууд бол их хэдийн төслүүдийг гаргавал манай компани одоо үйл хангалттай нээлттэй байна. Төрийн зүгээс хотын зүгээс дэмжих байсаар байгаа. Та бүхэн хамгийн гол санаачлаг иргэдийн оролцоо гэдэг чинь их чухал юм. Тэгээд энэ бол нэгсэн зөвхөн бид зөвхөн харагдах нөхцөлийн өөрчлөлт бусдын бүгдийн ажлын нэгдэл бий болгож энэ том одоо 2-3 дахин өссөн эдийн засгийг бий болгох юм аа гэдэг би одоо хэлмээр байна. Тэгээд та бүхэн жижиг өөрчлөлтийн том өөрчлөлтийг эхлээд бодно шүү гэж би таагүй хэлье. Би компанийнхаа одоо байгаа нөхцөл байдал юм байна шүү. Энэ маш олон хөрөнгө болсон, маш олон TikTok-ын цэг болсон, маш олон залуучуудын тоглох багтаа газар болж байгаа гэж өөрчлөгдсөн. Ийм газар бий болгож потенциалууд Улаанбаатар хотод хаа сайгүй байсаар байна. Тэгээд таахны оролцоо хэмжээ чухал шүү гэж би хэлмээр байна. За тэгээд манай одоо эдийн төр хөрөнгөний түншлэл бол эдийн засгийг байнга дэмжиж идэг, байнга боломжийг нээж идэг ийм юу шүү, бизнесийн хэлбэр шүү. Энийг таахан анзаарч хамтарч ажиллаарай. За манайх бол энэ хайлт дээр байгаа бүгд
одоо нийт байгаа. За баярлалаа.